Сайн мэцхан үзэгчтэй төвцөг мэдээллийн хөтөлбөрийн 5 гарагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Хөтөлбөрийн мэдээллийн хураангуйд анхаарлаа хандуулна. Коп-17 баг хурлын зарлыг хөрөнгө оруулалтаар нөхөх тооцоотой байна. Монгол банк мөнгөний бодлогыг чангаруулж бодлогын хүүг 12.5% хүргэлээ. Дэлхийн малчид Монгол улсад чуулж мэдлэг туршлагаа солилцож байна. Сирийн ерөнхийлөгч асан Башар Асадад цаазын ял хоноожээ. Умард Солонгос баллистик буужин харван туршлаа. Өнгөрсөн сар дэлхийн агаарын хэм түүхэн дэх 2 дахь хамгийн өндөр түвшинд хүрэв. Монгол улсын нийт газар нутгийн 81.9% нь ямар нэг хэмжээгээр цөлжилтөд өртсөн гэх судалгааны дүн гарлаа. 30 гаруй жилийн мэдээлэл тулгуурсан уг судалгааг төрийн цаашдын бодлого төсөв хот төлөвлөлтийн суурь мэдээлэл болохоор төлөвлөж байгаа бол Улаанбаатар хотноо болох КОП-17 баг хурлын бэлтгэл ажил 95% гүйцэтгэлтэй байна гэж засгийн газар мэдээллээ. Цөлжилтийн төлөв байдлын судалгааг 30 гаруй жилийн өгөгдөлд үндэслэн боловсруулсан бөгөөд Монгол улсын газар нутгийн дийлэнх хэсэг цөлжилт газрын дороотлын тодорхой хэмжээнд өртсөнийг тогтоожээ. Байгаль орчны өөрчлөлтөд эртнээс арга хэмжээ авахгүй бол цөлжилтийн хамар хүрээ нэмэгдэх эрсдэлтэй тул судалгааны үр дүнг төрийн бодлого, төсвийн хуваарлалт болон хот суурин газрын хөгжлийн төлөвлөлтөд ажиллах шаардлагатай гэж үзэж байгаа засгийн газар мэдгдлээ. За ер нь бол Рио Тинто ч гэсэн бараг $1 тэрбум шиху хөрөнгө оруулалтыг хийхээр амлахаар манай КОП-ийн үеэр амлахаар бэлтгэл ажлуудыг хангаж байгаа мэдээллүүдийг бид авж байгаа. Гэхдээ энэ мэдээллүүд бас нууцын зэрэгтэй тухайн үед бас тухайн компаниуд оролцогч талууд мэдээллүүдэд тухайн үед санхүүжилтөд амладаг учраас өнөөдөр бол зарлахад эрт байгаа. Ер нь бол сэтгүүлчдийн хүсэж байгаа гаргасан зардлыг хангалттай буцаагаад олчих хэмжээнд байна гэдэг бас хэлье. Энэ сарын 17-ноос 28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах КОП-17 баг хурлын бэлтгэл ажил 95% хүрчээ. Одоогоор төгсчил, цэвэрлэгээ болон сургалттай холбоотой цөөн ажлууд үлдсэн бөгөөд 7800 оролцогч хурлын бүртгэлээ албан ёсоор баталгаажуулсан байна. Харин дэлхийн хэмжээний энэ арга хэмжээг зохион байгуулахад улсын төсвөөс 250 орчим тэрбум төгрөг, хувийн хвшлээс 20 орчим тэрбум төгрөгийн хандив гаргажээ. За өчигдөр КОП-ийн бэлтгэл ажлыг дотоодын үндэсний аюулгүй байдал тагнуулын байгууллагууд байр байгууламжуудыг харуул хамгаалтанд авсан. За ингээд 15-нд бид нар нэгдсэн үндэсний байгууллагын харуул хамгаалтанд хүлээлгэж өгөхөөр ярилцлагуудыг хийж байна. За ингээд үндсэндээ үлдэж байгаа хугацаанд багсаг тогтчлт, засал чимэглэл, цэвэрлэгээ үйлчилгээ, за мөн туршилт, тохируулгын ажлууд, за мөн энэ өдрүүдэд сургалтын ажлууд хийгдэж байна. Систем бүртгүүлээд 7800 оролцогч нар албан ёсоор бүртгэлээ хийлгээд оролцсон. Энэ бүртгэл дуусаагүй байна. КОП дуустал хугацаанд бүртгэл үргэлжилнэ. Тийм учраас үлдэж байгаа 4-5 хоногийн хугацаанд ч гэсэн бүртгэлүүд улам нэмэгдэнэ. Тийм учраас бид нар бол 8000 гаруй оролцогч нар ирэх багцаа юм. Энэний 1000 гаруй Монгол талын оролцогч нар байгаа. За тэгээ үндсэндээ 6000 гаруй яг гадаадын оролцогч нар оролцох юм төлөвтэй байна гэж төлөвлөж исэн яг энэ хүрээнд ер нь оролцогч нар байхаар ийм байдалтай байна. Төрөөс гаргаж буй энэ хэмжээний зарлыг зөвхөн хурлын зохион байгуулалтын зардал бус цаашдын хөрөнгө оруулалт төсөв төлбөрөөр нөхөх тооцоотой байгааг салбарын сайд мэдээллээ. Тухайлбал Рио Тинто КОП-17-гийн үеэр $1 тэрбум хөрөнгө оруулалтын амлалт өгөхөөр бэлтгэж байгаа гэх мэдээлэл байгаа талаар дурдсан байна. Мөн хурлын үеэр Монгол улс байгаль орчин уур амьсгалын чиглэлийн хөрөнгө оруулалтаас гадна хиймэл уянд суурилсан ногоон дата төв байгуулах бодлогоо олон улсад танилцуулах юм. За өнөөдөр та бүхэн мэдж байгаа Монгол улсын хэмжээнд ийм Монгол маань үйл ажиллагаа явуулдаг. За ийм Монгол үйл ажиллагаа явуулсныхаа үр дүнд бол өнөөдөр 110 сая үйлчлэгийг иргэдэд хүргэсэн байна. Ингэхдээ нийт Монгол улсын иргэн буюу 3.6 сая хүний 2.1 сая нь бүртгэлтэйгээр үйл ажиллагаа авж байна. За тэгвэл бид бүхэн энэ AI дээр суурилсан төрийн үйлчлэгийг хэрхэн үзүүлэх вэ гэдэг рүү илүү анхаарна гэсэн үг. Ингэснээр иргэд ийм Монгол дээр ороод ийм үйлчлэгээ хэрэгтэй байна гэхээс илүү төр иргэдийнхээ шаардлагатай үйлчлэгийг урьдчилан таньж мэдэж урьдчилан төлөвлөж үйлчлэгээ үзүүлдэг энэ боломжуудыг бий болгох зэрэг олон давуу талууд үүснэ гэж үзэж байгаа.
Монгол улсын газар нутаг цаг уурын нөхцөл болон эрчим хүчний боломжийг ашиглан олон улсын дата төвийн зах зээлд өрсөлдөх боломжийг судалж байгаа бөгөөд энэ хүрээнд өгөгдлийн тухай анхдагч хуулийн төслийг боловсруулах ажилд анхаарч байна. Мөн төрийн үйлчлэгээ боловсруул эрүүл мэндийн зэрэг салбарт хиймэл оюун ухааны хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор хиймэл оюун ухааны үндэсний зөвлөл байгуулахаар төлөвлөжээ. Ийхүү Монгол улс нэг талд газар нутгийнхаа 81.9%-ийг хамарсан цөлжилт газрын дороотлын асуудалтай нүүр тулж байгаа бол нөгөө талд COP17-г ашиглан байгаль орчин уур амьсгалын чиглэлээр олон улсын хөрөнгө оруулалт татах зорилт тавьж байна. Харин улсын төсөөс гаргаж буй 250 орчим тэрбум төгрөгийн зардал бодит хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөр болон эдийн засгийн өгөөжөөрөө хэр хэмжээнд нөхөгдөх вэ гэдэг энэ хурлын дараа хэмжигдэх гол үзүүлэлтүүдийн нэг болох юм. Инфляц 13% хүрсэнтэй холбоотойгоор Монгол банк мөнгөний бодлогоо дахин чангарууллаа. Мөнгөний бодлогын хорооны ээлжид бус хурлаар бодлогын хөвөг 1.51%-аар нэмэгдүүлж 12.5%. Банкуудын төгрөгийн заавал байлгах нөөцийг мөн 1.51%-аар өсгөж 14.5% болгосноо мэдэгдлээ. Өнгөрсөн сард улсын хэмжээнд болон Улаанбаатар хотод жилийн инфляц 13% хүрсэн сүүлийн жилүүдийн хамгийн өндөр түвшний нэг болж байна. Үнийн өсөлтийн гол дарамтыг хүнс шатхуун болон төрийн зохицуулалттай бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт бүрдүүлж байгаа бол шатхууны үн үйлдвэрлэлтийн өртгөөр дамжин бусад бараа үйлчлэгээний үнд нөлөөлөх эрсдэлтэй байна. Түүнчлэн инфляцийн өсөлтөд хүнсний бүтээгдэхүүний үн өндөр жин эзэж байгаа бөгөөд нийт инфляцийн 53.7%-ийг хүнсний бүлгийн бараа бүрдүүлжээ. Харин суур инфляц оны эхнээс аажмаар өсөж 7 дугаар сард хүлээлтээс давж ирчихсэн нь Төв банкны мөнгөний бодлогоо чангаруулах нэг шалтгаан болсон байна. Монгол банкны мөнгөний бодлогын хороо инфляцийн хүлээлт нэмэгдэж, нийлүүлэлтийн шалтгаантай үнийн өсөлтийн дам нөлөө өргөжих эрсдэл үүсч болзошгүй байгааг харгалзан мөнгөний бодлогын төлбөрийг чангаруулах шийдвэр гаргалаа. Тодорхойлбол мөнгөний бодлогын хороо 2026 оны 8 дугаар сарын 12-ны өдөр мөнгөний бодлогын асуудлаар ээлжид бусаар хуралдаж дараах шийдвэрийг гаргалаа. 1. Бодлогын хөг 0.51%-аар нэмэгдүүлж 12.5-д хүргэх. 2. Банкуудын төгрөгийн заавал байлгах нөөцийн хэмжээг 0.51%-аар өсгөж 14.5% хүргэх шийдвэрийг тус гаргалаа. Энэхүү шийдвэр нь инфляцийг зорилттой түвшинд буцаан тогтворжуулах, инфляцийн хүлээлтийг удирдах, үнийн өсөлтийн хоёр дахь нөлөөг хязгаарлах зорилготой юм а. Шийдвэр гаргахдаа гадаад дотоод эдийн засгийн өнөөгийн нөхцөл, инфляцийн эрсдлийн төлөв болон бодлогын хариу арга хэмжээний шаардлагыг нухацтай үнэлсэн болно. Дотоод орчинд нийлүүлэлтийн шокоос шалтгаалсан инфляц сүүлийн 5 сарын турш нэмэгдэж 2026 оны 7 дугаар сард улсын хэмжээнд 13% хүрлээ. Нийт инфляцийн 6.51%-ийг дотоодын хүнсний үн, 1.21%-ийг шатхууны үн, 0.81%-ийг төрийн зохицуулалттай бүтээгдэхүүний үнийн өсөлт тус бүрдүүлж байна. Бодлогын хөг нэмэгдүүлэх шийдвэр нь инфляцийн хүлээлтийг тогтворжуулах, нийлүүлэлтийн шалтгаантай үнийн өсөлт, эдийн засагт дамжин нэмэгдэхээс сэргийлэх, төгрөгийн өгөөжийг хадгалах зорилготой. Харин банкуудын заавал байлгах нөөцийг нэмэгдүүлснээр төгрөгийн их үүсвэрийн тодорхой хэсгийг Төв банкнд байршуулж, эдийн засаг дахь мөнгөний нийлүүлэлтийг хумих нөлөө үзүүлнэ. Нөгөө талд уул уурхайн гол бүтээгдэхүүн болох нүүрс зэсийн үн өсөж, экспортын вид хэмжээ нэмэгдэж байгаа нь худалдааны нөхцөл болон төлбөрийн тэнцэлд эергээр нөлөөлж, эдийн засгийн идэвхжлийг дэмжиж байна. Монгол банк хүнсний ногооны нийлүүлэлт нэмэгдснээр 8 дугаар сараас хүнсний инфляц саарч, шатхууны үн дахин огцом өсөхгүй тохиолдолд инфляц эх оны дунд үеэс зорилттой интервалтай орж тогтворжих хүлээлттэй байна гэж үзжээ. Гэхдээ шатхууны нийлүүлэлтийн хязгаарлалт удаан үргэлжлэх, гадаад зах зээлд үнийн дарамт нэмэгдэх зэрэг эрсдэл өндөр хэвээр байгаа юм. Ийхүү инфляц зорилттой түвшнээс 2 дахин давж өрхийн худалдан авах чадварт ирэх дарамт нэмэгдсэн энэ үед Төв банк мөнгөний бодлогын хөшүүргээ чангарууллаа. 12.5% бодлогын хөв, 14.5% заавал байлгах нөөц нь эдийн засаг дахь мөнгөний урсгалыг хумиж, үнийн өсөлтийг тогтоох зорилготой ч нөгөө талдаа зээлийн өртөг бизнесийн санхүүжилтэд дарамт үүсгэх эрсдэлтэй юм. Цаашдын шийдвэрийг инфляц, шатхууны үн, нийлүүлэлтийн нөхцөл болон гадаад эдийн засгийн төлөвөөс хамааруулан гаргахаар байна. Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам нэгдсэн үндэсний байгууллагын хүнс хөдөө аж ахуйн байгууллагатай хамтран бэлчээр ба нүүдлийн мал аж ахуйн олон улсын жил 2026-гийн хүрээнд дэлхийн малчтын чуулганыг энэ сарын 10-наас 15-ны өдрүүдэд Монгол улсад зохион байгуулж байна. Чуулганд дэлхийн 102 улсын 210 малчин олон улсын төлөөлөгчид оролцож байна. Тэд энэ сарын 10-наас 13-ны өдрүүдэд Монголын бэлчээр нүүдлийн мал аж ахуйн онцлогтой танилцах хэрэг аялалд бүсчээсээ хилцүүлгүүдэд оролцож байгаа юм. Тухайлбал дэлхийн өнцөг болон бүрээс хүрэлцэн ирсэн 123 малчин албаны төлөөлөгчдийн хамт Хинтий, Сэлэнг, Говь Сумбар, Арханга, Баян хонгор булган аймагуудыг зорж Монгол малчидтай уулзан бэлчээр ашиглалт, нүүдлийн мал аж ахуйн уламжлал, малчтын ахуй амьдрал, өв соёлтой газар дээр нь танилцсан өөрсдийн мэдлэг туршлагаа харилцан солилцож байна.
Мөн уур амьсгалын өөрчлөлт, бэлчээрийн дороотол, малчтын амжиргаа, зах зээл, залуу үеийн оролцоо, эмэгтэй малчтын эрх оролцоо зэрэг малчтад нийтлэг тулгамдж буй асуудлыг хилцэж цаашдын боломж хамтын шийдлийг эрэлхийлэх юм. Орон нутгийн уулзалт бүсчилсэн хилцүүлгүүдээс гарсан санал зөвлөмжийг нэгтгэн энэ сарын 14-өөс 15-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болох Дэлхийн малчтын чуулганы нэгдсэн хуралдаанаар хилцэх юм. Нэгдсэн хуралдаанаар малчтын дуу хоолой туршлагыг дэлхийн түвшинд хүргэх бүс нутгийн болон сэдэвчилсэн малчтын уулзалтуудаас гарсан гол тунхаглуудыг эцэслэн баталж, малчтын хамтын нийгэмлэгүүд болон түншүүдийн хоорондын олон улсын хамтын ажиллагаа сүлжээ холбоог бэхжүүлэх юм. Улмаар нэгдсэн хуралдааны баримт бичигт туссан малчтын дуу хоолой санал санаачилгааг нэгдсэн үндэсний байгууллагын сүлжилтөд тэмцэх тухай конвенцийн талуудын 17 дугаар баг хурлын үеэр хүргэх юм. Монгол улс инхүү дэлхийн малчтыг нэгд ор цуглуулж, нүүдлийн мал аж ахуйн уламжлалт мэдлэг, орчин үеийн шийдэл сайн туршлагыг харилцан солилцох орон зай болж байна. Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилгаар 2014 оноос хэрэгжиж буй оюутан цэрэг хөтөлбөрийн энэ жилийн сургалтад улсын хэмжээний 65 ихтэйд сургууль, коллежийн 2000 гаруй оюутан хамрагдлаа. Тэд үндэсний батлан хамгаалахын их сургууль болон зэвсэгт хүчний ангиудад хуваарлагдсан суралцаж, цэргийн анхан шатны мэдлэг, тусгай мэрэгжлийн бэлтгэлийг амжилттай хангав. Ингэснээр оролцогч оюутнууд үндсэн хуулиар хүлээсэн иргэний журам дүргээ биелүүлж, эх орондоо үнж байх бахархалтайгаар тангарсан юм. Боловсролын ам Жако олон улсын байгууллага болон Дархан аймаг хамтран сургуулийн хоол үйлдвэрлэл үйлчилгээний менежментийг боловсронгүй болгох төслийг дахин хэрэгжүүлж эхэллээ. Төслийн хүрээнд сургууль дундын хоол үйлдвэрлэл үйлчилгээний удирдлага зохион байгуулалтыг сайжруулахаас гадна хүнсний ханган нийлүүлэлт, худалдан авалт, түгэлт үйл ажиллагааг боловсронгүй болгох юм. Мөн хяналт үнэлгээ мониторингийн багтаасан цогц загвар бий болно. Төсөл Дархан аймагт 2027 оны 1-р сараас эхлэн 2029 оныг дуустал хэрэгжих юм. Нийслэл Улаанбаатар хотын нийтийн тээврийн төрөлжүүлэх, хүртээмжийг нэмэгдүүлэх, замын хөдөлгөөний төвчрлийг бууруулах зорилтын хүрээнд хэрэгжүүлж буй дүүжин замын тээвэр төслийн ажил эрчимтэй үргэлжилж, өнөөдрийн байдлаар 84% гүйцэтгэлтэй байна. Төслийн барилга угсралтын ажил 2025 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс эхэлсэн юм. Одоогийн байдлаар 2 буудлын дотор засал, шугам сүлжээний ажил болон систем мэдрэгчүүдийн тохируулга хийгдэж байна. Яармаг хар хорин чиглэл 4.2 км урт үргэлжлэх. Тус шугам нь 2 өртөөтэй байх бөгөөд нийт 98 кабинтай, цагт 2320 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай. Энэхүү тээврийн хэрэгсэл нэг шугамдаа 1035 суудлын автомашин, 35 автобус, эсвэл 17 трамвайтай тэнцэх хэмжээний хүн тээвэрлэх боломжтой гэдгээрээ онцлог юм. Дүүжин замын тээвэр нь дуу чимээ гаргадаггүй, агаар болон хөрсний бохирдол үүсгдэггүй. Эко тээврийн хэрэгсэлд бол хотын нийтийн тээврийн системийг байгаль дээлтэй болгох, аялал жуулчлалыг хөгжүүлэх, хот байгуулалтын зөв төлөвлөлтийг дэмжихэд ихээхэн хувь нэмэр оруулах ач холбогдолтой юм. Авилгатай тэмцэх газраас гайлын улсын байцаагч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт холбогдох 15 эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж шүүхэг шилжүүлснээс 11 хэргийг шүүхээр хян шийдвэрлэжээ. Тодорхойлбол албан тушаалын байдлаа уруулан ашиглаж, хахуул авсан гайлын 3 байцаагчид тус бүр 1 жилийн 20 ял оноож, төрийн албанд ажиллах эрхийг нь хассан байна. Мөн хахуул өгсөн гайлын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт торгох ял оноож, зарим албан тушаалтнуудад холбогдох эргүүдийг хуулийн дагуу өргөжлүүлэн шалгаж байна. Сүхбаатар дүүргийн их баян орчимд аялж авсан иргэнд бие гүйцэн бавга 20 метрийн зайд ойртож ирсэн тухайн мэдээлэл ирсэн байна. Иймд тухайн газрын ойр ортмоор аялж зугаалж буй иргэдийг уулнаас бууж тухайн бүс нутгаас нэн даруй холдохыг нийслэлийн байгуул орчны газраас онцгойлон анхааруулв. Мөн бавгата таарсан үедээ ойртох, зураг авах, хүргээх, хоол өгөх болон араас нь дагахгүй байж өөрсдийн аюулгүй байдлаа сайтар хангахыг санууллаа. Дотоод үйл явдлын мэдээллийг та бүхэнд хүргэлээ. Хүргэжлээд олон улсын мэдээнд анхаарлаа хандуулна. Харамдраг үзэгчтэй төвцөг мэдээллийн хөтөлбөр олон улсын мэдээр үргэлжилж байна. Эхний мэдээ хүргэе. Мягмар гарагт Сирийн ерөнхийлөгч асан Башар Асадад тус улсын эрүүгийн шүүхээс цаазаар авах ял оноосон байна. За Дамаск хотын 4-р эрүүгийн шүүх ерөнхийлөгч асан Башар Асад, түүний дүү Махер Асад нарыг 14 жил үргэлжилсэн иргэний дайны үед үлдэгдсэн цэргийн гэмтэрэг болон хүндрэлтний эсрэг гэмтэрэгт буруутган цаазын яллыг ичнээ оноосон байна. Тодорхойлбол Асадыг урдчлан төлөвлөсөн аллах, эрүүдэн шүүх, дур мэдэн эрх чөлөөг нь хасах, мөн шүүхээс хүндрэлтний эсрэг болон дайны гэмтэрэг гэж тодорхойлсон олон гэмтэрэгт буруутаа гэж
үзсэн байна. Башар Асадын дэглэмийн үед 14 жил үргэлжилсэн иргэний дайны явцад хагас сая орчим хүн амиа алдсан бол олон сая хүн орон гэрээ орхон дөрвж байсан юм а. За Башар Асадын дэглэмийг түлхэн унгах үеэр буюу 2024 оны 12 сард босогчид Дамаск хот руу орж ирэх үеэр Башар Асад болон түүний дүү Махер Асад нар гэр бүлийн хамтаар Оросын холбооны улс руу зугтсан бөгөөд өнөөдрийг хүртэл Москвад оргонсоор байгаа юм а. Гадаадад оргонж байгаа тэдэнд Сирийн шүүхээс инхүү ичнээ цааз ял оноосон бол өчигдрийн шүүх хуралд биечлэн оролцсон Башар Асадын үеэл ах болох Атеф Нажибт мөн цааз ял оноосон байна. Атеф Нажиб өмнө нь Сирийн армийн бригадын генерал явсан бөгөөд тэрээр Башар Асадын дэглэм нуруу унсны дараа шүүхийн өмнө зогсож ял сонссон анхны хамгийн өндөр албан тушаалтнуудын нэг болоод байна. Дараагийн мэдээ. Умар Солонгос улс өнөөдөр Солонгосын хойгийн зүүн эргээс тэнгисийн зүг баллистик пуужин харван туршлаа. За баллистик пуужинг орон нутгийн цагаар лавг гаригийн өглөөний 6 цагийн орчимд хойд Солонгосын зүүн эргийн Вонсан орчмоос харавсан талаар Өмнөд Солонгос бол Японы эрх баригчдын зүгээс мэдээллээ. За Японы Батлан хамгаалах яам мөн Өмнөд Солонгосын зэвсэг түвшний нэгдсэн штабын мэдээлснээр пуужин ойролцоогоор 700 км замыг туулж 90 км орчим өндөрт хүрсэн ба Японы эдийн засгийн онцгой бүсээс гадна тэнгисийн усанд унсан байна. Пхеньяны энэ удаагийн туршилт нь бүгд найрамдах Солонгос улс болон Америкийн нэгдсэн улсын хамтарсан төлөвлөгөөт цэргийн сургуультаас хэдхэн хоногийн өмнө боллоо. За Умар Солонгосын цөмийн болон пуужингийн зэвсгийн чадварыг эсэргүүцэх зорилготой хоёр улсын хамтарсан томоохон цэргийн сургуулилт энэ сарын 17-оос 27-ны хооронд явагдахаар төлөвлөгдөд байгаа юм а. Харин Умар Солонгосын зүгээс 2026 он гарснаар ойрын зайн баллистик пуужин, Японы пуужин зэрэг хэд хэдэн төрлийн зэвсгийн туршилтуудыг явуулаад байна. Өнөөдрийн баллистик пуужингийн туршилттай холбогдуулан Өмнөд Солонгосын үндэсний аюулгүй байдлын алба шуурхай авралдаж бүгд найрамдах ардчилсан Солонгос ард улсыг нэгдсэн үндэсний байгууллагын аюулгүй зөвлөлийн тогтоолуудыг зөрчсөн пуужингийн туршилтаа зогсоохыг уриалснаас гадна Өмнөд Солонгосын арим Америкийн нэгдсэн улстай хамтарсан аюулгүй байдлын хамгаалтын бэлэн байдлаа өндөр түвшинд хадгалж альва өдөө хадгалгад хүчтэй хариу өгөхөд бэлэн гэдгээ мэдгдлээ. За өчигдөр мөн Украины ерөнхийлөгч Володимир Зеленский Оросын талыг Запорожье хотод хийсэн халдлагадаа Умар Солонгост үйлдвэрлэсэн баллистик пуужинг ашигласан хэмээн мэдэгдэн буруутгасан бөгөөд за тус халдлагын улмаас гангийн үйлдвэрийн 7 ажилчин амь өргөцсөн юм а. Сүүлийн мэдээ хүргэе. Өнгөрөгч 7 дугаар сард дэлхийн агаарын дундаж хэм түүхэнд бүртгэгдсэн 2 дахь хамгийн өндөр түвшинд хүрсэн бол мөн дэлхийн далайн гадаргын дундаж температур 7 дугаар сард түүхэнд дээд хэмжээнд хүрч рекорд тогтоожээ. За түүнчлэн баруун Европын бүс нутагт 6 дугаар сараас 7 дугаар сар хүртэлх хугацаанд түүхэнд хамгийн халуун цаг агаар бүртгэгдсэнийг Мянмар гарагт дэлхийн цагуурын байгууллагаас мэдээллээ. За тус байгууллагаас гаргасан мэдээлэлд Япон, Өмнөд Солонгост урд өмнө бүртгэгдээгүй өндөр температур бүртгэгдэж Аз болон Латин Америкийн зарим бүс нутагт мөн хит халуун цаг агаар үргэлжилсэн байна. За хит халалт ганг ачиг зэрэг нь олон бүс нутагт ойн төмрийн нөхцөл байдлыг улам хүндрүүлж баруун Европын Франц, Испани зэрэг улсуудад сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд гараагүй хамгийн ноцтой хүндхэн ойн төмөр дэгдсэн бол мөн Америкийн нэгдсэн улсын баруун хэсэг, Канадын зарим бүс нутагт хүчтэй ойн төмөр антибурт өртсөн байна. За 2026 оны эхний хагасчлалын хугацаанд дэлхийн нийт далайн усны ойролцоогоор 82% нь төрөл бүрийн түвшний далайн гадаргуугийн хит халалтыг үзэгдэл ажиглагдсан байна. За энэ зүүн баруун Европын бүс нутагт ажиглагдсан хит халалт Эль-Нино үзэгдэлтэй шууд холбоотой гэсэн нотлохоо одоогор байхгүй байгаа ч Номхон талайн бүс нутагт Эль-Нино үзэгдэл газар авснаар дэлхийн агаарын хэм цаашид өсөх төлөвтэй байна гэжээ. За дэлхийн дулаарл үргэлжилж байгаатай холбоотойгоор хит халах үзэгдэл улам ойр ойрхон тохиолдож үргэлжлэх хугацаа нь уртас шамрах хүрээн өргөжж байгаа талаар дэлхийн цагуурын байгууллагын уур амьсгалын мэдээллийн газрын дарга Джон Кеннеди хэлсэн байна. Та бүхэнд гадаад мэдээ хүргэлээ. Анхаарлаа хандуулсан баярлалаа. Төвцөг мэдээллийн хөтөлбөрийн 5 гаругийн дугаар өгөр өндөрлөж байна. Анхаарлаа хандуулсанд баярлалаа. Баяр таа.